Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүйн од мөндөр сууг уран зохиол тайртай үзэгч сонсогчдоо сайн сайхны хүсэн мэдчилж байна. Дэлхийн шилдэг тагуу өгүүлэлийг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Энэ нэвтрүүлгийг Цэнгэл Баяр би хөтлөө явуулдаг. Та бүхэн маань нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хост толгойноор хүлээ авч сонсож байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг тослох онтайм технологи, за мөн өдөр бүр шинэ хүрээтэй төлөөшөө дэмжиж ажиллаж байна. Мөн бидэнд цэцгээ илгээсэн Agora Premium Flower цэцгийн дэлгүүрийнхэндээ маш их баярлалаа. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа Хятадын зохиолч за яг жинхэнэ нэр нь бол Шу Цинчун гэж нэртэй, уран бүтээлийнх нь нэр нь бол Лаошо гэж нэрээр алдаршсан нэг эрхмийн гайхалтай зохиолыг хамтдаа сонсноо. Зохиолч Лаошо, Хавирган сар. Гэрлэгийн орчуулгаар. Алтан шаргал хавирган сар өөдөөс хүйтнэр мэлтэн. Өнөө мандсан лугай адил ийм сарыг би хэдий олон удаа үзсэн бэ. Хавирган сар харагдах бүрээдээ хорвоогийн ирээн барааныг эргэн сануулна. Хөхөмдөг үйлсийн цайхуур аялах шин сар хаах холын дурсамж дурдтгал сэдрийнх нь үдшийн сэвшэнд цамирлогоо дэлгэх улаахан цэцгийг урин залмуй. Хавирган сарыг анх харахад хүйт таасан. Цайвар шаргал туяа цацруулах шин сарыг анх удаа энэлэн шаналх ах уйда нулимстай нүдээр ширтсэн юм. Тэгэхэд би дөнгөж долоотой хөвөнтэй хүрэм ээжийн ихсэн жижиг хэн цэнхэр цэцэгтэй малгайтай явснаа отооч мартдаггүй юм. Хаалга налан хавирган сарыг ширтсэнсэн. Тамхины утаа, тангийн хурц өнөр, ээжийн минь нулимс, аавын өвчин шингэсэн бидний бяцхан оромж. Өөд харан үүдэн зогсоход хинч намайг дуудсангүй. Хооллож ундалсангүй. Аавын өвчин сэтэрсэн л гэж дуулдаж байсан. Тэр мөчөст үлсэж ундаас нь даарч хөрөөд өр өвтгөм гашуун ганцаардлыг мэдэрсэн. Сар тэнгэрээр аялсаар далд ороход ганцаараа үлдсэндээ нулимс туслуулвч ээжийн цөрхирэх дуун шөнийн аниргүйг зүсэн цорайтна. Аав минь амьсгал хураасанд цав цагаан даавуугаар нүрийг бүтээлээ. Тэр даавуугийн хуу татаж аавыгаа дахиж хармаар боловч ягаад ч юм бэ зүрхэлсэнгүй. Умгарахын оромж маань жигтэйхэн давч болохоор надад суух газар ч олдсонгүй. Ээж цагаан тэрлэг өмсөж хөвөнтэй хүрмэн дээгүүр минь ханцууг нь захалж оёогүй цагаан цамц өмсөглөө. Захлаагүй ханцуунаас унжсан утсыг тасалж байснаа би сандгийн. Эргэн тойрныхон уйж унжигч тэгтлээ гашуудах хэрэг байсан юм гэж үү? Аавыг маань 4 хавтангаар хийсэн хайрцагт хийх ажил үлдсэн байлаа. Дараа нь 5-6 хүн мөнөөх хайрцгийг мөрөн дээрээ бүгтрүүлэн явхад ээж бид хоёр уйлсаар дагалдсан юм. Аав бас аавыг хийсэн хайрцаг өдгөөч нүднээ тодхон байна. Сүүлчийн удаач болов аавыгаа хараагүйтэй харамсдгийн. Хотын хан хэрмийн цаахан хөдөөлүүлсэн аавын минь шарил хөрс дэлхийд унсан борон тусал шиг шингэн уул мөрг боллоо. Ээж бид хоёр гашуудлаа тайлаагүй байхад би мөнөөх хавирган сарыг дахиад олж харсан юмдаг. Өвөр сөйлсөн салхитай өвлийн гойд жихүүн тэр өдөр ээж намайг дагуулсаар аавын газар дээр очлоо. Тэгтээ уйгуулахар зэгсэн боодол пойз барьж явлаа. Ээж маань жигтэйхэн сайхан ааштай хөл өвдлөө гимэгцэн минь өргөд хотын хэрмийн язгаар түшсэн газраас шарсан туулайн бүр авч өгч байсан. Халуун амттныг барихад гар бүлээцэх тул итгэхэд хайран бид хоёр их л удаа алхсан шиг санагддгийн. Аавыг хөдөлгөлөхэд ийм хол яваагүй те. Хоёулахна явсан болохоор зам хол санагдсан байж магадгүй. Энэ зур ээж бид хоёр ёр дугарсангүй. Урд мань тэртээ алсад замхран одох утаа униартай замал чив чимээгүйхэн дүнсийн. Өдөр хоног хэдийн багнасчээ. Баруунтаад сүндэрлэг шаргал уулын бэлд аавыгаа нутаглуулж билээ. Ээж аавын шарил дээр тэрийн унаад мэгшин уйлахад би туулайн бөөрөөрөө тоглож суусан. Ээжийг уйлахад аавыгаа сансан ч гэсэн нулимс гарсангүй. Гэхдээ л ээжигээ өрөвдсөндөө мэлэмрүүлсэн юм. Ээжээ
Та битгий ингэж уйлаач тээ. Гэсээр гараас нь натхад намайг чанга гихчин тэрвэрэд сорхиров. Төдөлгүй нар жаргаж хоёулаа харанхуй орчинд үлдэхэд ээж юунаас ч юм бэ гинтхэн айсан янзтай нулимсаа залгиад намайг хөтөлсөөр гэдрэг эргэн гэрээтэй алхалаа. Хэдэн хормын дараа аавын булш руу эргэж харахад би ч гэсэн дагаад ирэв. Гэсэн ч үрчлээт уулын энгэр билээр игнэн ярайсан олон булшны дундаас аавынх анзаарагдах нь үгүй. Ээж минь санаа алдав. Ийхүү алхасаар хотын хэрмэнд хүрэхэд түнэр тэнгэр тавирган сар мандав. Чимээ аниргүй харанхуйд гагцхүү шин сарал хүйтэн гэрлээ газарт юулмүй. Гүйсээр алхасаар хөл цуцсанд ээж намайг тэвэрлээ. Хоёулаа яаж харснаа мэдэхгүй ч харанхуй тэнгэрт мандсан хавирган сарал санаанаас минь гардаггүй юм. 8 нас хүрээд би Данжаатын пүүст эд ямсаа барьцаалж чаддаг болсон юм. Тэгэхэд багхан чадахгүй мөнгөтэй эргэж ирэхгүй л бол хоолгүй хонно гэдгээ би ойлгохоор болсон байв. Ээж манаа арга мухардсан үедээ л эдлэл хэрэглэлээ Данжаатын пүүст тавьдгийн. Бодолтой юм өгч байвал манайх ширхэгч будаагүй болж ил гэсэн үг. Нэг удаа толио тавихаар гарав. Ээж маань өдөр бүр толинд хардагч эннээс өөр юм үнэндээ манад үлдээгүй байлаа. Хаврын үер орсон болохоор бид хоёр дулаан хувцас ч гэсэн Данжаатын пүүст тавьсан юм. Толио хагалчхалгүй болгоомжтой авч явах учиртайг мэдэгч пүүс хаалга эрт барьдаг болохоор гүйх нь холгүй яаран алхав. Пүүсийн хаалганы том улаан дааман өндөр лангуунаас жигтэйхэн сүрддэгсэн. Дөхөж очиход зүрх дэлсэх нь холгүйч өндөр босгоор нь давхаас өөр замгүй. Ингээд үлми дээрээ зогсож байгаад Аха, энийг тавих гэсэн гэж хэлээд мөнгө баримтаа аваад хурдхан харих ёстой. Гэтэл тэр өдөр толийг маань авсангүй, өөр юм аваад иргэсэн юм. Толиод юрээд гэрээдээ хариулгав. Ээж намайг гар хоосон эргэж ирэхийг хараад бөмбөртөл уйлсансан. Манайх баггүй хогшилтой шиг санагдавч ээждээ Данжаатад тавих юм хайхад нь хамжихдаа юу чгүй хоцорсноо ухаарлаа. Ээж, хоёулаа одоо юу идэх юм бэ? гэж асуухад ээж минь нулимсаа туслуулсаар мөнгөн хатгуураа өгсөн юм. Ээж энэ хатгуурыг өснөөсөө хідэнтэй сугалж байсан ч барьцаанд тавьж байсан удаагүй. Эмээгийн өгсөн хурмын бэлэг болохоор аргачгүй биз. Хатгуураа тавиад ир гимэгцэн гарчгүйсэн боловч пүүс хэдийний хаалга барьчихач. Давжаан дээр нь суусан ч ойр дуу тавьж уйлж зүрхэлсэнгүй. Дээш харвал хавирган сар гялтайхач. Уйлж суутал ээж минь хүрээд ирлээ. Ингээд гараас минь хөтлөхөд халуун дулаан элчээр төөнөж хамаг завлангоо умартаад сэтгэл цадах шиг. Ээжээ, хоёулаа харж унтъя. Маргааш ирт ирээ. Ээж хариулсангүй. Ээж, та энэ сарыг хартаа. Аавыг өнгөрөхөд бас хавирган сартай байсан. Хавирган сар ямар учраас хажуулдсан байдгийн болоо гэж шулганан асуусан ч ээж дуурсангүй. Гар нь л чичирсэн төдий. Ээж минь өдөржин хүний хувцас хон руу гадаг байлаа. Ирээд хоолооч идэлгүй хэвтээд өгнө. Ээж үргэлж угаалга хийсээр гар нь хагарсан юмдаг. Хаяада би ээжээр нуруугаа маажуулагч тэртээ тэргүй сунаж унтлаа ажиллаж байгааг нь мэдхийн болохоор ийхүү эрхлэх минь ч сөөрсөн дөө. Ээж шивэртэй амьс угаагаад хоол идэх хүсэлгүй болчихно. Заримдаа бодол дарагдан суух нь элбэгч юун тухайн гэтлээ санааширдгийг би мэдэхгүй. Ээж тэр хүнийг аава гэж дуудаарай гэж ятгаснаар би гэдэг хүн хойд эцэгтэй болсон юм. Төрсөн аав минь хэдий өнгөрсөн болохоор энэ хүн миний хувьд хойд эцэг юм. Хойд эцгийн талаар хэлэхдээ ээж буруу харан нулимсаа залгиад ээж нь ямар охин өвлбрүүлэлтэй нэвштэй гэсэн юмдаг. Ийм л учраас ээж маань тэр хүнтэй нийлсэн юм. Би тэр үед юмны учир мэдэхгүй жижигхэн амтан айж байсан боловч өлсөж ундаасахгүй гэж бодоод битүүхэндээ бас баярлсан.
Өчиг хүмү оромжноосоо нүүхэд тэнгэрт анайл хавирган сар гялтааж байлаа. Навсар хайч гэсэн төрж өссөн гэрээсээ холдно гэхэд айдас сургаастай. Ээж маань хормын улаан жуудсанд суухад хит хитэн хөгжимчин бөмбөр нүдэж бүрээ үлээсээр хөдөлгөл нэг хүн намайг хөтлөөд авлаа. Жуудс тэрэг урагшлахын хэрээр хүүтэн салхинд хавиргансаар ялтайна. Гудамж талбай эзгүүрсэнд хаа нэг золбин нохойл тааралдана. Жуудс маш хурдан алсран одоход ээжийг хаашаа авч явсан болоо гэх бодол зурс хийсэн юм. Оршуулгын газар руу авч явах нь энэ үү? Намайг хөтөлсөн эр шавдуулахад уйлмар боловч зүрх хүрсэнгүй. Тэр ирийн багшиг хатуу мөс шиг хүйтэн гарт базуулан ээжээ гэж хашгирахыг хүсвч дуугарсангүй. Энэ мөчөд хавирган сар бүсгүй хүний зургаар хөмсөг адил үзэгдээд Жуудс тэрэг хавчиг гудмаар явж орлоо. Эннээс хойш 3-4 жилийн турш би хавирган сарыг олж хараагүй юм. Хойд эцэг маань бидэнд муугүй ханддаг байлаа. Тэдний хоёр өрөөтэй, нэг өрөөнд нь ээж, тэр хоёр, нөгөөд нь би унтна. Эхэндээ ээжийнхээ үрд унтахыг хүссэн ч хэд хоноод өрөөндөө унтах дуртай болсон юм. Өрөөний минь цасан цагаан хан туурга, сандал ширээ бүхэн ганцхан надад зориулсан мэт. Зузаан хүнчлөө нөмрөөд хөвтгэд хидээ дулаахан. Ээж минь ч махлаад царай нула бутарч, эвэршсэн гар нь зөөлрөв. Данжаатын пүүс рүү явах шаардлагагүй болсны зэрэгцээ хойд эцэг маань намайг сургуульд оруулсан юм. Хүн чанар сайтай. Хаяада надтай тоглох тэрнийг би ааваа гэж дотнчлан дуудсангүй. Тэр ч намайг ойлгодог байсан биз. Тоглоом шоглоом хийж инээд алдахдаа нүдэнд дулаахан үзэгдхийн яана. Ээж маань тэрнийг ааваа гэж дуудаач гэж ятгахад зөрүүдлэх хэрэггүй гэдгээ би ойлгож л байсан. Бид хоёрыг хоол ундтай залгуулсан хүнд талархаж явах нь зүүн хэрэг шүү дээ. Тэр хэдэн жил хөмсгөн сарыг тогтоож ажилласнаа би ерөөсөө сандгүй юм. Магадгүй зэрвсгэн хараад өнгөрснөө мартсан чинь билүү хэм мэдлээ. Гэлээч аавыг өөд болсон өдрийн тэр тунгалаг сарны хаш ногоон өнгөтэй хүйтэн туяа санаанд анаал уяатай. Би сургуультай дуртай байлаа. Сургууль маань хэдий цэцэггүй ч балчирхан миний хувьд цэцэг алгалсан сайхан орчин шиг төсөөлөгддөг байсан юм. Би сургуультай дуртай байсан болохоор сургуулийн тухай дурсах тоолонд цэцэг бодогддог юм билүү бүү мэд. Би сургуулаа дүүргэх учиртай тэр жил ээж маань намайг дахиад Данжаатын пүүс рүү явуулсан юм. Хойд эцэг маань ямар учраас гинтгий яваад өгснийг би мэдэхгүй. Ээж ч хаачсныг мдийг бололтой намайг сургуульд явуулсаар бас тэрнийг хүлээсээр байв. Гэсэн ч тэр хүн эргэж ирээгүй. Захиа занаач бичсэнгүй. Хөөхий ээж минь ахиадал шивэртэй ойм сугааж үйлээ үзэхнэ гэж бодоход сэтгэл хөндүрлөвч ээж маань үсэндээ цэцэг хатгасаар тайван амгалан байх юм. Гайхалтай юм шүү. Хойд эцгийг сургаггүй болоход ээж уйлсангүй, харин ч эсэргээрээ инээж явлаа. Энэний учрыг би олоогүй юмдаг. Хичээлээ тарж ирэхэд ээж хашааныхаа үдэнд угтах нь илбэг. Энэ мэт хэсэг хугацаа өнгөрч нэгэнтээ үл таних хэр. Миний дөө энэ догтог ээждээ өгчхөөрэй гэсээр намайг дуудаж. Миний дөө хэдээр явдгүү гэж асуухад би улс хийгээд доош харсансан. Ээж маань арга мухарцсантай ийм замаар орчээ. Ээжтэйгээ ярилцахыг хүссэн ч үг гарахгүй. Өөрөө бичиг үсэггүй дээр ганц охиндоо амиа тавих тул миний охин сайн сураараа гэхээс өөрийг ээж хэлэхгүй. Намайг гисэнтэй л ингэсэн. Гэх зүрх цочрон бодол минь тун одолгүй батлагдахад ээжигээ буруутгах чадаагүй юм. Чанга тэрвэрэд ахиж битгий ингээрээ гэж хэлмээр байвч юу яах юм бэ? Тусалж чадахгүй тэл хий өөрийгөө зөвхөж сургуулаа төгсөөд яах вэ гэсэн бодолд автаад хаа нэг найз охидтойгоо сэм шивнэлтгээс цаашгүй. Манай ангийн охидын хувьд энэ тухай сайн мэддэг бололтой. Булан тохойд нүрээ улайлган шивэр авирхийн зогсох нь энүүхэнд сургуулаа төгсмөгцөө ээж намайг яах бол? Би ингэж л бодохоос дотор арцс хийгээд харихаас эмээх шиг.
Ээж хаяад амттан ав гэж хэдэн зоос өгдөгч би үрдэггүй байсан юм. Бусдын амттан хараад шүл сасгаран биеийн тамирын хичээл дээр үлссэндөө бараг муурч унах нь холгүй зогсдогч мөнгөө хэмнэх ёстой гэж санаад идэх юм авч чадахгүй. Нэг моогоос их мөнгөтэй боломгцоол зогтмаар санагдана. Гунигт бодол ийхүү хөвөрөхөд гэгэн өдрөөч хавирган сарыг хараарчлан тайвширч тайтгарахыг хүсэмжлэнэ. Шөнийн тэнгэрт мандсан шин сар хүйтэн анхилгаа айсын салхинд зүг чиггүй түгээсээр тэртээ дээр бүртийн үзэгдэнэ. Яванда ээжтэй хорсох болсон минь юу юунаас илүү гачлантай байлаа. Хорсол бухимдал төрөх болгонд аавынхаа газар руу явснаа санахад нулимс бүрхээд ирнэ. Гэлээч бас ээжигээ гэх аргагүй. Зүрх минь хавирган сар шиг нэгэн эгшинд гялтгнаад эргээд түнэр харанхуйд автна. Манайд ирчүүд ирэх нь илбэгшсэнд ээж надаас цэрвхээж боллоо. Тэд хилээ унжуулан шүлсээ асгаруулах нохой шиг шүлэнгдсэн харцаар намайг ширтэн. Тэдний хувьд би амттай зууш. Энэхэн хугацаанд би мөн чихийг ойлгосон. Энэ бие эрдэн мэт гамнах учиртайгаа ч мэдэж байлаа. Ирчүүдийн харцыг булаахулсандоо эвгүрхэгч үнэндээ тэдэнд таалагдахыг хүсэж байгаагаа мэдрээд би өөрөөсөө айх шиг. Өөрийгөө нандиндан хайрлаж чадахч зөнд нь орхих зүрхтэйгээ бас мэдрэв. Энэ мэдрэмжээ даравч учраа олохгүй эргэлцсэн. Ээжигээ халамжилж сэтгэлээ уудлан ярилцахыг хүсвч өөрийгөө авч үлдэхийн тулд гэрээсээ дайчхаас өөр зам байсангүй. Тэндээ ч ээждээ хорсож гутарч явлаа. Ээж минь буруугүй гэж ухаарна. Ам зуух гэсэндээ ингэж яваа гэж өөрийгөө тайвшруулна. Ээж бид хоёрын аж байдал өдрөөс өдөрт хүндрэхэд ээж яаж амьдрэх юм бэлээ өхөн минь. Чи ээжтэй хайртай л юм бол туслах хэрэгтэй. Ээжийнх нь нас явж байна. Эр хүн залуу хүнийг илгэн шүү дээ гэж хэлэхэд нь үнэндээ ч сүүлийн үед ээж ингэсэг түрхэд үрчлэгийг мэдэгдэх болсныг би анзаарч нэг л эрийн хүслийг гүйцэлдүүлэхээс цаашгүй болсныг ойлгосон юм. Гандаж гунхаас өмнө цаг хожих хэрэгтэй гэх ээж минь тэр үед мантуу зардаг эрт ихэд таалагдчихлээ. Миний хувьд нас би гүйцсэн тул ээжигээ дагалгүй би даах учиртай болсон юм. Чадалтайсан бол ээжигээ хүнд өгөлгүй тэжээж тэтгэгсэн гэвч ийм замаар мөнгө олно гэж санахын төдийд айдас төрнө. Би ер нь юу мэдэх юм бэ? Итгэлээ алдсан эмэгтэй шиг мөнгө олж чадах болов уу? Ээж маань хэдий хатуу сэтгэлтэйч мөнгө олно гэдэг амаргүй хэрэг. Ээж намайг хүчилсэнгүй, туслах хэсгээ өөрөө мэд гэж хэлэхдээ уйлж жунжсангүй. Нулимсан ширгээ байлгүй. Тэгэд ийм байхад би яах юм бэ? Буй байдлаа 40 насны сэтгэл сайтай махлаг эмэгтэй болох сургуулийн захиралд авчирлан өгүүлв. Захирал эмэгтэйтэй өмнө нь энэ мэд дотн ярьж байгаагүй болохоор ээрч төгдөрсээр ихцлэн харахад тэрээр надад тослоё гэсэн юм. Мөнгө өгч чадахгүй ч өдөртөө 2-3 удаа хооллож сургуулийн үйлчлэгчтэй хамт суухыг зөвшөөрөв. Сайхан бичиж сурсан хойно минь бичээчийн туслахаар аванч гэж амлав. Би ямар тач орхоронтой ойч хаягтай болж ээжтэй тэр болохгүй гэж бодоход чаал уужрлаа. Ээж маань энэ удаа хурмын улаан жуузанд суусангүй хүн тэрэг хөлслөөд харанхуйд далд орсон юм. Хүнжил гудсын маань үлдээгээд явхдаа хэдий нулимсаа залгивч дотроо бол цусаар уйлж байсан биз. Газар дээрх ганц охиноо ийхүү орхиод явж байгаа хүн өөр яах вэ? Харин миний хувьд зөрхөртлөө уйлсан. Охин нь төдийгүй анд найз түшиг тулгуурнд болсон би гэдэг хүн ээжтэй тусалж чадсангүй шүү дээ. Аяг хоолны төлөө золбин нохоо шиг ам бие үнэлж авсан ээжигээ өөрийгөө бодоход хүн гэдэг амтан ер нь эдхийн төлөөл төрсөн юм гэж үү гэж гайхширсан. Аажимдаа ээжтэй хорсгоо болж ойлгосон юм. Ээж маань буруугүй. Харин ээж минь амьсгал хураалаа гэхэд аавынхаа дэргэд оршуулж чадахгүй л болов уу?
алихан газар шингэсний ч мэдэхгүй өнгөрөх биз. Энэ хорвоод ээжээсээ өөр хань төшиггүй байсан би ийхүү ойр ганцаараа үлдлээ. Ээжээсээ холдоод хавар эртийн цэцэг цан хөмрөгт цохиулан хөлддөг шиг сэтгэл хахирган болов. Хүнээр тижээлгэж байгаа хүн зүгээр суугаад байлтаа нь биш. Захирал эмэгтэй бичээж болохын тулд уран бишилгэр хичээнгүйлэн оролцсон юм. Бусдын хоол хүнс хувц хонрыг хэрэглэх ангийнхнаасаа хүн дэрсөөр сүүдрээсээ өөр ханиггүй болж ганцаардал гээчд автав. Ээжигээ бодоход хэдий том болсноо ухаарна. Үе тэнгийнхэн лугаа адил улирлын амралт, урин дулаан цаг, шин жилиг тэс чадан хүлээх нь үгүй. Баяр наадам боллоо гэд надад ямар хамаатай юм бэ? Өсч том болохын хэрээр зовлон шаналлд нэмэгдэн гэдгээ мэдэрч, өнгө зүс орохын хэрээр өөртөө багхан чадахгүй баярлаж авсан юм. Гэсэн ч баяр жаргал минь удаан үргэлжлэхгүй. Төдхөн гомдол гутарлаар солигдож, улмаар гашуун харуулсал төрнө. Зүс сайтайч зутруухан байдлаа санахад ээж маань ирэхгүй бодогдно. Эннээс л би хамгийн ихээр айж байсан юм. Зүрхий минь өт мэрх шиг тав хөрхөж. Би ээжигээ маш их санаж байлаа. Нэгэнтээ сургуулийн охидтой хотын зах руу зугаалж орой 5 цагийн алдад гэтрэг иргэсэн юм. Зам товчилж яваад ээжигээ олоод харчихав. Давчуу гудамжны болонд мантуу зардаг лангууны үүдэнд шонд модоор хийсэн томоо мантуу босгочихож. Лангууны тэрүүхэн цааш хараад бүхийгөд хөөрөг дарах ээжигээ холоос таньж гүйж очоод тэрмээр санагдавч. Хамт яваа огтоос ичсэндээ бие барив. Тэр гудамны нэрийг би тогтоож авлаа. Яг энэ үеэр сургуулийн захирал солигдсон болохоор хуучин захирал маань шин захирал надад яаж хандахыг мэдэхгүй учраас алстаа явхаа бодсон дээр гэж хэлсэн юм. Бага мөнгө тоолвол 2 юан 7 мо хэдхэн задгаа заастал юмсан ч. Хэдэн өдөр гол зогоогч хаана амьдрах юм бэ? Гунж суугаад нэмэргүй учраас яах хийхэ бодлоо. Юун түрүүнд ээжтэйгээ л уулзах ёстой гэж сансан ч ээж маань намайг өөр дээр авч чадах уу? Чадахгүй бол яах вэ? Уулзлаа гэхэд нөхөр нь дургуйцвал заваахын л нэмэр. Ядуу зүдөгийн гайгаар ээжээсээ холдсон ч төв удалгүй бие даах нь чухал гэж шийдсэн юм. Үүлээ үзээд явхаас өөр яалтай билээ. Энэ хорвоод очих газар бийсэн үү надад? Энэрч хайрлах хүн олдгсон болов уу? Гэж гансархад таанч үйтэй. Нохоогоо хаач болов надаас хавьгүй жаргалтай болоо. Амьтад хаат харалдсан газраа гудамд унтаж хэвтэж болохч хүн тэгж болохгүй. Ухаан санаатай хүн болж төрсөн миний хувьд энэ амьдрал минь нохойноос 7 дор байна. Сургуультай хөлдөө шин захирал яах бол хөөлгөж туулахыг хүссэнгүй. Уйлахыг үл хүсвч урсах нулимсаа барьж дэлсэнгүй. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах OnTime технологи дэмжиж ажиллаж байна. 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүд худалдаа эрхлэгчдэд зориулсан кассын систем хөгжүүлдэг компани юм. Монгол орон даяар байдаг 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн 50% нь буюу 2 дэлгүүр тутмын нэг нь OnTime-ийн программыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр 2024 оноос эхлэн М-банктай хамтран 2 маш гоё үйлчилгээ хэрэглэгчдэд санал болгож байна. Эхнийх нь гэвэл Тэг.6% шимтгэлтэй банкны карт уншигч. Ихэнх банкны карт уншигч нь 1% шимтгэлтэй байдаг. Харин OnTime-ийн санал болгож байгаа М-банкны карт уншигч ашигласнаар 40% хэмнэлт хийх боломжтой. Та сардаа 30 сая төгрөгийн борлуулалттай бол банкны шимтгэлээс сардаа 400 мянга, жилдээ 4.5 сая төгрөг хэмнэх боломжтой. Хоёр дахь нь гэвэл OnTime-ыг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 100% онлайнаар олгох боломж байна. Та ямар ч материал бүрдүүлэхгүй, банкн дээр очихгүй, байгаа газраас авах боломжтой. Дэмжиж ажиллаж байгаа OnTime технологид маш их баярлалаа. Лавлахыг хүсвэл 77 77 34 44 хамтран ажиллагчдаа баярлалаа. Би ажил хайж эхлэв. Ээжигээ ирж хайсангүй. Өөрийгөө аваад явчих санаатай олон ч газрын үүдийг онголзуулсан боловч нулимсаа туслуулсаар эргэж ирдэг байлаа.
Ээж маань оймс гутал цэвэрлдэг байсан ч надад тийм ажиллаж олдсонгүй. Тэгэхээр өөрийн биеэ үл хайрлан үнэлсэн тэрнийг буруутгаж болно гэж үү? Сургуульд заасан зан суртахуун, заавал мэдэх учиртай тэрэл зүйлс амьдралд хэрэг болсонгүй. Гэз цатгалан мөр бүтэн хүндэл өгөөж өгдөг юм шиг байна. Ангийнхан маань ээжийг биеийн унж байсныг ерөөсө гадарлаагүй болохоор тийм эмэгтэйг цаг үргэлж элдвэр хэлэн доогдох үхийн. Цатгалан хүмүүст ихээс яах юм? Иймдээч үл залгуулах хүн таарах юм бол өөрийгөө харамгүй зориулна гэж би шийдсэн юм. Ээж чадсан байхад би чадчихл таарна. Зүс сайтай залуу хүн амьдрахал учиртай. Ингэж бодоод ажилтай болчих шиг санагдав. Хавирган сартай хаврын тэр шөнө би тэнгэр ширтэн гадуур алхав. Шинэхэн сарны сүүмэн гэрэл удмадыг гээгүүлж сэвшээ салхи навчсыг сэрчигнүүлэн буй бүхнийг цочоон сэрэхэд цэцэгсийн үнэр зүг чиггүй анхилж хан дээр туссан сүүдэр чичирхийлнэ. Хавирган сарны доохонтой удмоддын дээхэнтэй энэв хийлж буй сахиусан тэнгэрийн нүд лугаа идэл хоёр од онцгойрон туяар хагаад энэ нүд орчныг таашаан ширтэж буй гэлтэй. Хашаанд ургасан цагаан цэцэгтэй мод сүүмэн гэрэлд тал биеэрээ цасанд дарагдсан мэт үзэгдэнэ. Энэхэн мөчөд энэ хавирган сарл итгэл хүслийн минь гүйцээх биз гэсэн бодол шурган орж ирэв. Ингээд сургуулийн захирлын гэрт очивол тэрээр эзгүй байсанд аятаахан байрын ээлдэг залуу намайг дотогшооруулав. Би эр хүнээс имэж авдагч тэрэнд итгэж болохоор санагдав. Хэрэг зоргийн минь асуугаад өөдөөс инээмсэглэхэд үр зүрх хайлан урсах шиг болсон. Өөрийнхөө тухай илэн далангүй өгүүлэхэд сэтгэл нь баггүй хөдөлж яадагч байсан туслахаар тогтлоо. Ингээд тэр оройдоо 2 ян авчирч өгсөнд би авахаас татгалцсан ч сургуулийн захирал авга эгч нь өгүүлсэн гэд надад байр олсон. Маргааш бол тухай нүүгээд орж болно гэж дамжуулсан гэж хэлв. Би тэрэнд хэдий эргэлдсэн ч дууг өнгөрсөн юм. Үг хэлэх юм бол ээлдэг дүлгүүн зантай энэ залууг гомдоно гэж юмсэн юм. Мишээсэн уруул нүүрэнд минь хүрэхэд тэнгэрт хавирган сар үзэгдэх аж. Хаврын салхи толгой манруулан хөнгөн үйлсийг ярахад хавирган сар хааныг анивилзах од мичид тодрон харагдана. Урсгал ус руу унжин ургасан удмоддын навчис үл ялэг сэрчигнэж гэрэлт цог хайрын дуу аялах үед зэгсний үнэр ханхийн. Зэгсийг тэтгэн тэжээх усны хоржигног сонсон хэвтгэхэд түүн лугаа идэл тэнгэр өд тэмүүлэх хүсэл төрөх болоо. Чигтээ хөрсөн дээр хаврын ялхны хальцуур дэлгэрч амьд бүхэн урин дулаан уур амьсгалыг биедээ шингэн амьлаад анхилгаа аясын салхиар түгээх аж. Өвс ногоо мэт буй бүхнийг умартан цээж дүүрэн амьсгалахад өөрийгөө ч мартаад хаврын урьхан салхи хавирган сарны бүдэгхэн туяанд дуусан алтарна. Гэтэл гэнэтхэн тэнгэр бүрхэх тэрүүхэн зур сэхи авбал амьдралын халуун дулаан илчис дээрээс хүчлэн дарна. Хавирган сар үгүй болохтой зэрэгцээд ээжийнхээ араас би инх орсон юм. Болсон бүхэнд гимшин харуулж өөрийгөө тайтгаруулахад уйлах энийх зэрэгцэн. Болдогсон бол эндээс зүгтаад тэрнтэй ахиж уулзмааргүй байвч санан гансарсаар. 2 өрөөндөө би ганцаараа суугаад тэр орой бүр ирдэг байлаа. Ээлдэг дүлгүүн зантай тэрээр намайг хооллож унтлахын зэрэгцээ хэд хэдэн даашинц авч өгсөн юмдаг. Шин даашинцаа өмсөхөд царай орох тул доргоч хүрэх шиг. Гэлээгээд өмсөхгүй хаяна гэхэд хайран. Элдвийн бодол ээрүүлэхийг үл хүсэх миний оюун санааг тэрэл ховсдсан гэлтэй. Хацар үргэлж халууд үгнэ. Гойж гоодхыг стовч цаг нөхцөгийн эрхэнд толинд харж суун. Гоодход сэтгэл сэргэвч гоёод харвал өөрийгөө зүхмээр. Савл хийвэл урсчих гээд байдаг нулимсаа залгивч нүд чихтэй хിവэр. Хаяада галзуу юм шиг өөдөөс нь тэмүүлэн үнсэгч даруй түлхэж хаяад хидрлэн. Гэтэл өнөөх минь аанайл инээмсэглсээр байна.
Хүсэл мөрөөдлөө хэдийний алдсан миний хувьд хавирган сарыг хизээ мүдгүй үүл бүрхэн авахын адил ирээдүй хожид минь бүдэг бадаг болоо. Хаврын улирал зунаар солигдоход хамаг бүхнийг ухаарах шиг нэгэнтээ үдийн алдад бүсгүй хүн ирдэг юм байна. Тэр бүсгүй шаазан хүүхэлдээ шиг эмзэгхэн үзэгсэлэнтэй харагдсан. Өрөөнд минь орж ирээд зүрхэртэл уйлсанд би үг дуугүй ойлгов. Эмэгтэй хэл ам хэрүүл уруул хийхийг хүссэнгүй, би ч ам морихыг бодсонгүй. Ээлдэг даруй байрын тэр бүсгүй уйлсаар гараас минь атгаж. Тэр бит хоёрыг хоёулангийн хуурчээ гэхийг дуулаад надтай л ижил нууцхан амарган юм болов уу гэж сантал үгүй аж. Энэ бүсгүй болвоос ихнэр нямсан ч. Тэрнийг орхи гэхээс өөрийг хэлээгүй тэр бүсгүйг би эрх биш өрөвдөж үлээ. Ахиж уулзахгүй гэж ам гарахад ялимгүй нэмсэглээд явсан. Миний тухай. Бид хоёрын тухай мэдхийг огтхон ч хүсээгүй мөнөх бүсгүй. Нөхрийнхөө төлөө л ирсэн нь энэ. Ам гарах амархан ч би гэдэг хүн яалтай. Гудмаар битэн явхад гутарч гундсандаа бэлгэлсэн бүгдийг эргүүлж өгөөд даруйхан холдох хэрэгтэйгээс ихэрэв. Тэгэд надаа юу үлдэх юм бэ? Хайчгүй гэсэн бодол эргэлдэж, бор хотоодоо борлуулахын тулд ядчил хувц хунартай байх нь зүйтэй гэж санаад бэлгэлсэн даашинзыг буцааж өгч чадсангүй. Хөлсөлсөн байрнаас нь сэмхэн үүсэн ч харуулсах сэтгэл төрсөнгүй. Хөвөн өнгөрөх үүл мэт хөлгүү болсон шиг ганхан. Ингээд бяцхан өрөө олж хөлслөөд өдөржин нойр авлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ үрээтэй Түлээ шүү дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр Түлээ шүү маань дээд зэрэглэлийн бекери брэнд өдөр бүр шинээр урлан хамгийн чанартай орц найрлагаар дээд зэрэглэлийн тансаг амтыг бүтээж хэрэглэгч бүртээ аз жаргалын амтыг бэлгэлдэг. Улаанбаатар хотын 22 салбарт үйл ажиллагаа явуулж байна. 75 75 75 10 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Нэвтрүүлгийг дэмжиж ажилдаг Түлээ шүүдээ баярлалаа. Нэг газар зөөгч хийх гэж үзэв. Өдөр хоног өнгөрсөөр сар гаруй ажилгүй суув. Ангийнхаа хэдэн охидтой уулзвал зарим нь коллежид сурдаг, зарим нь гэртээ суудаг аж. Гэсэн ч би тэдэнд татаархсангүй. Ганц хоёр үг солиод л илүү хэрсүүчснээ мэдэв. Сургуульд байхдаа сурлагаар тэдний хаанан ч хүрэхгүй байсан би өдгөө хавьгүй ухаан суужээ. Ангийн охид маань зүүд нойрондоо итгэсэн хэвээр хувцс хунар гоёл чимэглэлээ л гайхуулж зүс сайтай залууст нүд унгахыг үзээд инээ түрх шиг. Эрэм хүмүүс хин хиндээ тор нэхэж түүгээрээ өргөддөг юм байна. Мөн гихтийн томхон шиг тортой хэд хэдэн загас бариад яаралгүй шилж сонгоно. Ор хоронгүй ойч хаяггүй болсон миний хувьд тор хаялгүй барьж эс бөгөөс тороож үлдэхэл ганц зам үлджээ. Найзуудтайгаа харьцуулахад би ихийг ойлгож туршлага суужээ. Нэг удаа шаазан хүүхэлдээ шиг өнөө эмэгтэйтэй таардаг юм байна. Тэрээр танил дотны хүний харсан мэт учиргүй баярлаад гараас минь атган. Чи сайн бүсгүй шүү. Ястай сайн бүсгүй. Тэрнийг орхих гэж хэлэхэд чи дуугүй л яваад өгсөн. Гэтэл тэр эргэх нь байтугай илүү хөөрхөн өөр нэгнийг олоод яваад өгсөн. Гэсээр нулимсаа тослууллаа. Шаазан хүүхэлдээ шиг тэр эмэгтэйтэй таарад би хэн нэгэн эрд өөрийгөө худалдахыг хүссэнгүй. Эрчүүдтэй сэтгнэж мөнгө олохоор шийдсэн юм. Үлэн зэлмэн тэгэд ч ганц би хүнийг ингэлээгээ зэмлэх хүн байхгүй. Эрчүүдтэй сэтгэнсэн баймаа ч гидс цатгалан явна. Гидс цатгалан баймаа ч эрчүүдтэй сэтгнэж чадна. Энэхүү тойргийн хаанаас нь чихэлсэн надад хамаагүй юм. Сургуулийн найзууд шаазан хүүхэлдээч надаас ялгаагүй боловч тэдний хувьд амьдрал зүү зэрэглээтэй л төстэй. Харин миний хувьд хотоодондоо захирагдан хоёр гараа хөдлөхөөс өөр замгүй. Бага бүхнээ зараад шин даашин завлаа. Зүс сайтай учир зоригтойхон алхам хийсэн нь энэ юм. Сэтэн хаяж хэд гурван зоостой болъё гэж бодсон ч талаар өнгөрлөө. Амьдрал гэдэг даанч мэдэхгүй явжтэй. Эр хүн гэдэг хүссэн үедээ гогдоод авчих амархан олз биш юм.
Эрдэн боловсралтай нэг өрхтөж, нэг хоёр үнсүүлээд салчихна гэж бодсон ч эрчүүд наандаж хөхнөөс бацахыг хүснэ. Кинонд урьж эсвэл гадуур зугаалгатаа мөхөлдсөөр дайлахын учир хотоод хоосон харьдагсан. Боловсралтай гих эрчүүд ямар сургууль төгссөн гэр бүлийнхэн маань юу хийдгийг сонирх нь. Ер нь үнсүүллээ гэхэд ихтэл мөхөлдс авахаа мэдээд таашаалал өгөхгүй бол хоосон хонхооч би ухаарав. Бие үнэлэхэр шийдсэн л бол мөнгөө элбийн бодолгүй авах хэрэгтэй. Ээжийг отол ойлгох шиг. Зарим эмэгтэй сэтэн хаяад хоногийн хоолоо олж дөнгөдөг бол миний тухайд ёстой л гойртолтгүй аж. Иймээс ч би бие үнэлж эхэлсэн юм. Байрны маань эзэн энийг мэдээд намайг гар гисэнд би салах ёс чийлгүй нүүс юм. Ингээд аргагүй эрхэнд хойд эцгийн хоёр өрөө байшинд эргэж очив. Хөршүүд маань хүний эрэгт хошууд өрдөггүй үн шудраг улс тулдаа надад төвөг удсангүй. Хэсэгтэл дажгүй аж төрж суулаа. Манайхаар боловсралтай эрчүүд ч орж гардагсан. Бид худалдагч худалдаа авагчийн л харилцаатай учраас тэдний хувьд нэр нүрээ алдна гэхээс өөр имээхгүй. Эхэндээ 20 хүрээгүй бие үнэлсэндээ нэлээд санаа зовж ичингүрч явсан ч хэд хоноод тэр тухай бодохоо болсон юм. Би банц шиг гүлэж хэвтэлгүй. Өвөрт орсон ирээ уруул гараараа инхрийлэхэд тэд жигтэйхэн дуртай байхын зэрэгцээ шинэ үйлчлүүлэгч олж өгнө. Энэчлэн хэдэн сарыг үдэхэд туршлага сууж тулсан хүнээ нэг хараад л мэдэрдэг болов. Чи нэлэг эрчүүдийн тухайд намайг худалдаж авч байгаагаа тоддохын тулд ам нэмэгцээ өнхөлс асууна. Хартаа сэртээ тул худалдаж авсан эмэгтэйгээ ганцаараа эзэмдэхийг хүснэ. Ийм эрчүүдтэй би ер нь ёсорхохгүй. Ээлдвийн зан гаргах юм бол гэрийнх нь хаягийг мэдээд эхнэрт нь алтан хошуу өргөнө гэж хэлмэгц ирэхгүй дарагдаад ирнэ. Энд ч ястай сургуульд сурсны хэрэг гарсан гэж хэлж болно. Боловсралтай байх нь ашигтайг би тэгтэл мэдэрсэн юм. Харин зарим эрэгтэй байдаг мөнгө атгаад л ирэндээ. Илүү мөнгө төлчих гэхээс үхтлээ эмээх эдгээр эртээ сайтар тохиролцож үйлчилгээнийхээ үн цэнийг өгүүлэхэд мөнгө нь дутах юм бол эргээд явах нь хөгжилтэй ч гэмээр. Гэхдээ багахан мөнгө төлөөд наандаж хагас хайрцаг янжуур эс бөгөөс үнэртэй ус салгаад авах санаатай сувдаг эрчүүдэд хамгийн дургүй байлаа. Ийм эрчүүдтэй ясархоод байвал гэмгүүч нэг л гэнтэх юм бол цагдаа сэргийлэх дуудаж мэднэ. Тиймээс тэднээс эмээсэндээ хил хамаа татаж явдаг байлаа. Мөнгө хүнээс аюултай. Хүн угтаа араатан бол мөнгө түүний хүч чадлыг илэрхийлэх болой. Өвчтэй болсноо мэдээд гутарч ингэж амьд явснаас үхсэн нь шулуун гэж бодоод димэл гудамж аргалахдаг боллоо. Ээжтэйгээ уулзвал аргадах болов уу гэж горьтно. Ёстой л хоногоо тоолж байгаа хүн шиг хэсэгтэй гүлэв. Ээжийнхээ амьдардаг гудмаар орлоо. Ээж маань энэ үхэнд хөөрөг дарж суусан. Гэтэл лангуун хаалттай байх бөгөөд хаашаа нүүснийг хинч мэдэхгүй байлаа. Юу ч болсон ээжийг олох хэрэгтэй гэж шийдээд энд тэндгүй явсан ч сургийг гаргаж чадаагүй. Нас орсон болов уу? Аль эсвэл хаах бол өөр хот руу нүүсэн болов уу гэж бодоход нулимс асгарна. Даашинцаа өмсөж уруулынхаа будгийг арилгаад үхлээ орон дээр хэвтлээ. Хоол ундгүй хэвтээд байх юм бол мүдхэн амьсгал хураах үз гэж сансан ч хүслэр болсонгүй. Хаалга цогсонд давхын цочлоо. Хүсээд байвал намайг эдэлж болно. Өвчний минь ч хуваалцаж болно. Гэх бодол зурс хийхэд өчүүхэнч гэмшсэнгүй. Өвчин туссандаа би буруутай юм гэж юу? Иймээс ч баяр хөөрөөр халигж, үе янжуур татан дарс шимэх болсноор овор сууж 30-40 гэж эндүрмээр болов. Нүд хонхойж хөхрөөд гарын алга халж дин дунал явна. Энэ хорвоод мөнгөтэй хүн сайхан амьдрах юм байна. Амьдрахын тулд гиз татгалан байх учиртай тэгсэн цагт бусдын тухай бодох боломжтой. Тиймдээ ч сайтар хооллож эхэллээ. Амттай хоолноос ерхийн татгалцах юм бэ? Сайн хоолунд үнэтэй хувцснаар авахд амьдрал багхан чадахгүй өнгөтэй өөдтэй юм шиг. Нэгэнтээ баг үдийн 11 цагийн алдад өрөөндөө урт халаадтай сууж байхад хашаанд хөлийн чимээ гардаг юм байна. 10 цагт сэрээд 12 гихтэл даашинцаа өмсдөг болсон би сүүлийн үе залхуурах шинжтэй болоод байлаа. Хүсэлчгүй, бодолчгүй болсон миний хувьд хаа нэгтэй гүлрэн хэдэн цагаарч хамаагүй суун.
Хөлийн чимээ наашилсаар үүдэнд ойртож хаалганы завсраар хэнийгэн хараад өнгөрлөө. Босхоос залхуу хүрэх тул суусан хിവэрэ байсанд хаалган завсраар ахиад харж байна. Тэгмэгц босоод үүдээ нээвэл ээж минь зогсож байхан тэр. Хин хинээ тэврээд хичнээн чих уйлав. Ээж минь толиотол үзэгдэнэ. Мантууны 8-чин эр тэрэнд юу ч хэлэлгүй сохор цоосч үлдээгээд хууч их нартайгээ нийлсэнд ээж жаал жуул ямаа зараад хотын зах руу нүүс юмсанч тэгээд 20 хоног хайсны эцэст энүүгээр дайрсан нь энэгэн. Би л ээжээ гэж ойрдоо тавьсаар тэврээг үйсэн бол намайг танихгүй өнгөрөх байж. Нулимсаа арчаад галзуурсан мэт тас хийтэл инээлээ. Охиноо ирж олтол миний байж байгаа царай. Цагтаа намайг тэжээхийн тулд ээж минь биеэ үнэлсэн бол өдгөө би тэрнийг асарахын тулд энэ биеэ зарах учиртай аж. Их нь бөөр алаг бол хүүн шир алаг гэж юу тавина. Ээж маань намайг аргадах болов уу гэж гортож байлаа. Үг хэдий хоосон ч ээжээрээ аргадуулахыг ихэд хүссэн юм. Их хүн худлаа хилээдч болов үрээ харагдахад өрн болсон бид тайвширч тайтгардаг шүү дээ. Гэлээч өлөн зэлмүү явна гэхээс үхтлээ айх ээж минь үрээ харагдана гэдгийг хэдийний умартжээ. Эд зүйлсийг минь хээв нэг бүртгэж орлого зарлагын минь хинэггүйхэн тооцоолов. Хэдэн өдөрч болтугай хөвтөж амар гэх юм болов уу гэсэндээ өвчин тоссноо хэлвэл эм аваад ирэй гэлээ. Хоёулаа цаашдаа яах вэ гэж асуухад хар цагаан хариулаагүйч намайг өрөвдөж өмнөөс минь зовж байв. Хоол унд бэлдэж би хааг минь асуух тэрээр унтаж байгаа үрээ ширтэх лугаа адил намайг хараачлана. Тэглээгээд боли гэж хэлсэнгүй. Гаслантайч өөрөөр үл залгах аргагүйгээ мэдрэхэд өр өвдөж зүрх базлана. Хоол унд хувцас хунрал хүний амьдралыг тодорхойлж байхад их үрийн илбэрэл хайр нэр төр юу юм бэ? Мөнгө гэдэг юм л хатуу. Ээж надад санаа тавьж хэрэг явдалд хошуу дүрж эхэлсэнд дургу хөрвч хэрэндэл ээлдэг загнах авч тэсгэл алдах үе захаас аваад бишгүй. Ээж дан ялангуяа данс тооцоонд оролцох нь хэлбэг. Чалах нь буурсан нүд нь мөнгө харамгцаал сэргэн. Зочид гीचтэй өмнө зарц шивгчин шиг аяглагч зоос мөнгөө багхан өгвөл загнах нь холгүй. Тэгтэн би жигтэйхэн тав өрхтгсэн. Хэдийгээр би бие үнэлдэгч бусдыг загнаж харах ирэхгүй. Багхан шиг мөнгө өгсөн хүмүүсийг эвтэйхэн аргалцдаг бол ээж ирээ цэргүй аашлна. Хүнээс мөнгө салгах гэж байгаа хүн хэдэрлэж болохгүй. Би залуу нас зан айландаа итгэж явсан бол ээжийн хувьд ёстой л нүд улаан мөнгө цагаан болжээ. Надаас олон оймс илээснийх энэ амьдралд үзээгүй юм үлдээг бололтой. Хэдэн жилийн дараач би түүнээс ялгаагүй өтөлж хэрийн ямиг тоохоо болох байлгүй дээ. Тийм ээ. Ээж маань ийм л хүн байлаа. Заримдаа зочны цүнхийг удалж малгай бэлээ тайгийг аваад үлдчихнэ. Ялах шалахгүй хэрэгт холбогдох үе гэж эмээдэгч. Ялах шалахгүй хэрэгт холбогдох үе гэж эмээвч ээж. Цаашгаа тэртээ тэргүү бидний 1 жил бусдын 10 жилийн ажин түжин амьдралтай дүү. Нас ахихад хэн биднийг тоож харддаг юм? Гэсээр халамтсан нэгнийг чирч гулдчин гаргаад булан тайруулаад гутлын хүртэл тайлаад аваад ирнэ. Ээж бидний 1 жил бусдын 10 жилийн ажин түжин амьдралтай дүүн гэсэн нь үнэн аж. Энэчлэн 2-3 жил өнгөрөхөд би өөрчлөгдснөө мэдэрлээ. Арьс хуурайшиж, уруул үнсэн саарал болоод нүдний галт цог бүхэж сэлхэрэв. Үдээр үндийгч юр амарсан шинжгүй, ирсэн гिचэд ч үүнийг анзаарсан нь лав. Тэмдэж манахыг зөвлөх хүний тоо цөөрсөөр үлдсэн хэдийнхээ АИВ-ийг олох гэж үзэхдээ улам бүр үзэн ядах сэтгэл давтаж үе барьцаалтах болов. Арьс минь үрчээж хорчээсоор царай дарж цагаандаа гарсан шиг элдвийг ярина. Бүсгүй хүний гинэ хонгор айлаа гээхэд намайг шувуухаа гэж өхөөрдөж байсан боловсралтай ирчүүд дөлсөөр тоотоо хідэн хүн л үлдсэн юм.
Эрчүүдийг татахын тулд эрээн алаг хувцаслсан намайг хүн гэхээсээ илүү тогос гэвэл зохилтой. Уруула улаан өнгөөр шунхтаж, зочтой хазахад тэд жигтэйхэн дуртай. Хаяа та үхлээ харах шиг болно. Амьд бүхэн минь авсан зоосныхоо тоогоор үхэж үрэгдэж байлаа. Мөнгө амьдралыг уртасгаагч, миний ажил хийх хоногийн тоог харин ч цөөлнө. Тиймээс ч үхлээ харан хүлээж суулаа. Би хүчлэн инээж, хамаа намаагүй яриад илгэвч дотроо бол зүрхэртэл уйлж байсан юм. Эргээд харахад харамсаж харуулсах зүйл үгүй ч хэрэндээ л амьдрахын төлөө зүтгэсэн юм. Ийм замаар орсон нь миний буруу биш шүү дээ. Сайн сайхаа яваад нэгэнд үхэл гэдэг аимшигтай. Харин миний хувьд үхлээс айж ширвээсэнгүй. Үхэл нь үл мэдэг ачаа болон агшин зур дараад авсан нь л энэ оршихугаас чөлөөлөх симхи учрал шиг төсөөлөгдөнө. Хүн болсон хойно аята тата амьдрий гэж мөрөөдөвч зүүд нойрноосоос ирэхэд харьхах ертөнцийн шуурганд хаах нүмергүй болсноо мэдэрнэ. Энэ ертөнц цугтаа зүүд биш жинхэнэ там болоо. Намайг инхүү тарчлан зовхыг харсан ээж минь хүнтэй суу гэж ятгахна. Тэгвэл хоногийн хоолны төлөө шаналхгүй ээжигээ ч тэжээгээд явчихна. Тэрний хувьд би л эцсийн ганц итгэл найдвар нь болжээ. Гэлээгээд хинтээ суух юм бэ? Яг энэ мөчөд би цагдаад баригдсан юм. Хотын шинэ удирдлага ёс суртахууныг хаасайгүй сурталчилж, муу мухай бүхнийг арилгаж устгах гар шийдчихэлтэй. Янхны газрууд хахуул өгч янзаараа үлдлээ. Хахуул өгсөн нь засарч, сайн сайхан замаар орсонд тооцогдсон юм. Харин намайг хүмүүжүүлэх газар аваачиж ажил хийхийг зааж сургалаа. Юм угааж хоол хийж, ойр зур юм нэхэх тухайд би хийж чаднаа. Энэ мэд хар бор ажил хийгээд хоногийн хоолоо олчихдаг бол юу боллоо гэж би бие үнэлэх юм бэ гэж чин сэтгэлээсээ өгүүлвч итгэх хүн даанч олдохгүй. Бүгд л намайг бүр мөсөнд замхарчээ гэлцэн. Ажил хөдөлмөртөө дурлаж, үнэнчээр зүтгэвэл хоосон хонохгүй хань ижилтэйч болно гэж ятгах өөдрөг гэгээлэг улсад би итгэж чадсангүй. Амал нээвэл хүмүүжүүлэх газраар дамжсан 10 гаруй эмэгтэй нөхөрт гарсан тухай дурсах юм. Энд орсон эмэгтэйд 2 яны урсгал зардал гарахаас гадна ажилд оруулахыг хүссэн бичиг хийж өгөөдөл болно л тоо. Миний хувьд энэ бүхнийг элтэд доромжилсан үйлдэлд тооцож явлаа. Яс суртахууны талаар өглөө оройгүй сургамжлавч би чихнийхээ хажуугаар өнгөрөв. Улмаар хяналт шалгалтаар ирсэн чухал байрын түшимлийн нүүрөөд нулимсанд ихээхэн осолтой итгээд болж хувраад намайг шоронд шилжүүлчихв. Хүмүүжүүлэх газрынхан намайг засархаасаа өнгөрсөн гээд ял янган дунагчээ. Шорон болвоос хүний хиймэр золбоог нэг мөр өхүүлэх шидтэй газар юм. Зүудэндээ ч үзээгүй муу муухайг би энд л олж харав. Эрх чөлөөтэй боллоо ч дээрдэх зүйлгүйг мэдэх хойно энд ирээд эргэж гарах тухайч бодсонгүй. Аята тата газар байдагсан бол үхэхийг хүсэхгүй нь лав. Гэтэл үнэн хэрэгтээ намайг багтааж шингэх тийм газар үгүй шүү дээ. Иймээс хаач амьсгал хураасан ямар хамаатай юм. Ингээд энэ л газар би эртний танил хавирган сараа дахиж харав. Хавирган сар мандахыг харалгүй. Ямар их удаа вэ? Ээж минь яаж суугаавал ингэж бодхоос л сэтгэл хөндөөрлөнө. За өгүүлэлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. За та бүхэн маань өгүүлэлгээ сонсоод бас өөрт төрсэн сэтгэлээ хуваалцаарай. Лавшо гэж энэ зохиолч маань өөрөө реалист шок хошин зохиолуудаараа алдаршсан тийм манж гаралтай зохиолч байсан. 1899-с 1966 оны хооронд амьдарч ирсэн энэ хүний өөрийнх нь амьдралын төгсгөл бол маш гонигтай. Маш их хүнд задуулж, тарчилж, дээрэс нь тайпын нуураас цогцсыг олсноор энэ хүний амьдрал ингээд дуусч ирсэн. За зохиолууд нь бол алдартай байдаг. За тэгэхээр зохиолоос бид маш олон зүйлийг ойлгож болно. Ер нь хүн өөрийнхоороо миний хувьд бол ийм хэцүү зохиол, ийм хэцүү амьдрал бүр үлсэхгүй тулд амьдарч байгаа ийм зохиолыг сонсохдоо би
уншихтаа ер нь л бидний амьдралд ямар их гэрэл гэгээтэй сайн сайхан зүйл байдгийм бэ? Бидэнд бас ямар их боломж байдгийм бэ? Ямар их хэрэгцээгээ бид хангачаад за магадгүй хэрэггүйч байж магадгүй их олон юмд бид нар сэтгэлээ чилээж авдаг юм байна гэдэг мэдрэмж бол иймэрхүү зохиолоос авдаг. За зохиолд гарч байгаа их охин хоёрын энэ хүнд хэцүү амьдрал олон хүнд битгий тохиолдосоо. Тэгэхээр ийм амьдрал хорвоогийн хаа нэгтээ бас л байгаа. За ингээд Лавшо зохиолчийн Хавирган сар өгүүлэлгийг та бүхэндээ хүргэлээ. Орчуулагч Гэрлэгийн орчуулснаар. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Шинжлэх ухаан танин мэдхүйн од мөндөр сувг та бүхэндээ дэлхийн шилдэг 50 өгүүлэг нэвтрүүлгээ хүргэлээ. Нэвтрүүлгээ та бүхэн маань YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хост толгойноор хүлээн авч сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах онтой юм технологи мөн өдөр бүр шинэ ураатай төлөөшөө дэмжиж ажиллалаа. Бидэнд бас Agora Premium Flower цэцгийн дэлгүүр цэцгээ илгээлээ. За дараагийн зохиолоор уулзъя. Өнөөдрийн зохиолыг их яаран уншлаа. Урт зохиол учраас баярлалаа та бүхэндээ. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.